саад видео үзүүлж байна. Бэлэн гоймон эзний дараа бидний биед юу болдог вэ? Америкийн Массачусетс мужийн ерөнхий эмнэлгийн эмч Брадан Куа бэлэн гоймон эзний дараа хоол боловсруулах үйл явц бид хэрхэн нөлөөлдгийг судалжээ. Тэрээр хүний ходоодонд бичир камер суулгаж туршилт хийсэн бөгөөд судалгааны үр дүн үнэхээр гайхалтай байсан юм. 1. Ходоодонд хэрхэн нөлөөлөх вэ? Бэлэн гоймон эзний дараа ходоодонд задарч боловсрох үйл явц удааширдаг. Ердийн хүнс хурдан шингэдэг бол гоймон олон цагийн турш ходоодонд үлдэж шим тэжээл бараг өгөлгүй ходоодонд ачаал нэмдэг байна. Энэ нь удаан хугацаанд задрах тусам эрхтнүүдийг өмхийрүүлж улмаар биеийг хордууж эхэлдэг. 2. Бэлэн гоймонд агуулгадах бодисууд. Гоймонд TBHQ гэх химийн бодис агуулгаддаг. Энэ нь нефтийн дайвар бүтээгдэхүүн бөгөөд хүнсний хадаргалтын хугацааг уртсах зорилгоор ашигладаг байна. TBHQ нь зөвхөн хүнсэнд төдийгүй гоо сайхны зарим бүтээгдэхүүнд ч ордог ажээ. Хэтрүүлэн хэрэглэвэл арсны хавдар, ходоод гидсний шарах зэрэг олон нэвсдлийг бий болгодог. 3. Биед нөлөөлөх сөрөг талууд. TBHQ-ийг их хэмжээгээр хэрэглэвэл дараах шинж тэмдгүүд илэрнэ. Дотор муу харах, бөөлжих, чих шуугах, хатгуудах, зээж давчдах, амьсгал боогдох, амархан суйлдах, ядрах, элирх шинж тэмдэг илэрх. 4. Удаан хугацаанд хэрэглэхэд гарах үр дагавар. Бэлэн гоймонг байнга эцснээр элгэнд өөрчлөлт орж болзошгүй. Гений мутацийн үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Цусны бүтэц өөрчлөгдөх магадлалтай. Нөхөн үрж хүн эмгэг үүсэх эрсдэлтэй. Шим тэжээлийн дутагдал бий болдог. Судалгаагаар тогтмол бэлэн гоймон иддэг хүмүүс бодисын солилцооны хам шинж болон зүрх судасны өвчлөлд өртөх магадлал өндөртэй байна. Мөн уураг, кальций, төмөр зэрэг чухал элементүүдээр дутагдаж, ядрамтгай, эрч хүчгүй, тархалт үүсдэг нь тогтоогджээ. 5. Ураг болон хүүхдэд үзүүлэх нөлөө. Жирэмсэн эхчүүд бэлэн гоймны тэн урагт мутац үүсэх, өсөлт хөгжил саатах, гажигтай ураг төрөх эрсдлийг нэмэгдүүлдэг аж. Мөн хүүхдэд тэжээлийн дутагдал үүсч, сэтгцийн хөгжил удаашран, дархлаа муудах зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгодог тул жирэмсэн болон бага насны хүүхдүүд бэлэн гоймонгоос татгалзах хэрэгтэй. 6. Гоймонгийн орц найрлага. Судалгаагаар хамгийн мөнтэй, чанартай гих 10 гаруй нэр төрлийн гоймонд ч хэрэгцээ шим тэжээл бараг байхгүйг тогтоожээ. Харин ч эсэргээрээ таргазууж, ходоод гидсний үйл ажиллагааг муутгадаг байна. 7. Хүнсний сод ба бусад химийн бодис. Бэлэн гоймонд хүнсний сод ихээр агуулгаддаг бөгөөд энэ нь бөөр, зүрх судасны тогтворцоонд сөргөөр нөлөөлдөг. Мөн MSG буюу моносодиум глутамат нь гоймонгийн амтыг сайжруулдаг ч зарим хүмүүст харшил үүсгэж, толгой өвдөх, нүүр халууд үүгэх, хоол боловсруулах эрхтэнд сөргөөр нөлөөлдөг аж. 8. Таргазуулах болон хортой нэгдлүүд. Олон хүн гоймон каргазуулдаг гэдгийг төдийлөн мэддэггүй. Пропилен гликол гэх антифриз үйлчлэгээтэй бодис нь биеийн жинг нэмэгдүүлэхээс гадна дархлааны докторцоог сулруулж, улмаар зүрх илэг, бөөрийг өвчлүүлдэг. Дүгнэлт. Бэлэн гоймон нь амттай, хямд, хэрэглэхэд хялбар боловч тогтмол хэрэглэвэл эрүүл мэндэд ноцтой хор хөнөөл учруулдаг. Ялангуяа хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд болон ахмад наснуудад бүр илүү хортой. Иймд нэг удаа идэхэд л ийм сөрөг үр дагавар үзүүлж байхад байнга хэрэглэхэд ямар хор хөнөөстийг сайтар бодож ирээдүй эрүүл мэндэ хамгаалахыг зөвлөж байна.